Улсын хурлын гишүүн Номтой хоёрыг өнгөрсөн 9-р сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн ресторанаар үйлчлүүлэх үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэгч танхаарсан эрэгт буруутхан Сүхбаатар дүүргийн цагдаа гэлс шалгаж яллагдагчаар татсан. Мөн энэ хэрэг тохирогчийн гомдол гаргасан буюу гэрчээр байцаагдж байсан мөн 130-д нэмд оржийг мөн буруутай байж болцсохгүй гэж үзэн яллагдагчаар татан хэргийг прокурор шилжүүлээд байсан юм а. Харин энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хилцээ хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч мандах прокурор шилжүүлсэн с ิจ гтний яллагдагчаар татах тогтоолд он сар болон үг үсгийн алдаа гаргасан. Зөвхөн мөрдөн байцаагчдал байх ёстой тогтоолыг Номтой хоёр гишүүн өөрийн Twitter хуудасаараа олонд мэдээлж алдаа матагтай тогтоолыг олонд илуулгасан нь гишүүнийг албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэж сэрдэгэд хүргээд байсан юм а. Номтой хоёр нэмд орж нарт холбогдох хэргийг хянах явц болон мөрдөн байцаагчийн алдаатай тогтоолыг хэрхэн шийдвэрлэснийг хариуцсан прокуророос нь уцаар холбогдож асуулаа. Манайх тэр нөгөө нэг нэмд оржийг ялдагдагчаар татсан тогтоолын хүчин болгосон тэгээд дахиад ялдагдагчаар татсан шүү дээ. Ааха, Номтой хоёрын яллагдагчаар татах тогтоолд бол өөрчлөлт ороогүй гэсэн үг үү? Ороогүй тустай байгаа. Тэр нөгөө нэмд оржийг ялдагдагчаар татах тогтоол гаргацаад орон аваад ер нь нэмд оржийг чүчээд орон Номтой хоёрыг давхар буруу гэж хэлсэн байлаа шүү дээ. Тэрийг хүчин болгосон. Хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорд хянаж үзээд Номтой хоёрт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болж харин 130-д нэмд оржийг яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгосон байна. Номтой хоёр гишүүн нарт эрүүг хуулийн 181-ийн 3 дахь хэсэг заасан буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан танхаарч бусдын эрүүл мэндийг хохироосон эрэгт буруутхан хавцас дэрэг нээгээд байгаа мэнэ. Номтой хоёр нарыг хэрв шүүхээс буруутай гэж үзэх юм бол 5-8 жилийн ял оноох юм байна.